За өнөөдөр бид бүхэн одоо улсын илээр нэвтрүүлэх баруун тээврээс гайлын хяналт тавих нийтлэг журмын хилцүүлгийг одоо гайлын байгууллагаар үйлчлүүлдэг гайлын харилцаанд оролцогч хувийн хуулийн этгээд төрийн байгууллагуудад хамтран зохион байгуулж байгаа онцлог. За өнөөдөр 2008 оны гайлын тухай хууль одоо өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. За үүнтэй уялдуулан одоо хяналтын нийтлэг журам гэж энэ одоо журам маань 5 дахь удаага өөрчлөн найруулалт хийж байна. За тэгээд энэ өөрчлөн найруулах шалтгаан маань өнөөдөр гадаад худалдааны өсөнд нэмэгдэж байгаа нөхцөл байдал, дээрэс нь гайлын хяналт шалгалтын арга аргачлал, дээрэс нь одоо олон улсын одоо нэвтрүүлж байгаа бодлого, арга зүй гэдэг маш олон зүйл дээр бид өөрчлөлтийг шаардлага гарсан. Хамгийн гол одоо асуудал маань захимжилтын энэ 900-д бид бүхэн одоо захимжилтын үйл ажиллагааг одоо илүү одоо өргөн хүрээнд энэ гайлын хяналтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх энэ онцлогуудыг бол тусгаар ажиллаж байгаа. За энэ дээр эдийн засгийн хөгжлийн яам, за засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, за санхүүгийн мэдээллийн технологийн төв, за Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, за дээрэс нь гайлын харилцаанд оролцогч хувийн хуулийн этгээдүүд одоо бүгд хамтраад энэ зүйлээ зохион байгуулж байгаа. За энэ өөрчлөлтийг бид нар олон одоо гайлын харилцаанд оролцогч энэ субъектүүдийг нийлүүлсэн одоо ийм хилцүүлэг өрнүүлж байгаа учраас тодорхой үр дүн гарах нь тодорхой. За энэ үр дүн гаргахын тулд бид нар жил болгон одоо цаг хугацааны хэмжилтүүдийг гайлын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан цаг хугацааны хэмжилтүүдийг бол хийдэг. За энэ цаг хугацааны хэмжилтийг хийхэд өнөөдөр нь ямар нөхцөл байдалтай байна. За энэ журам батлагдаж хэрэгжүүлснээрээ яг бомбт дээр яг энэ гайлын байгууллагын үйл ажиллагаанд ямар ахиц дэвшил, ямар цаг хугацааны одоо цаг хугацааны хувьд зарцуулах тэр цаг хугацаа бууруулсан нөхцөл байдал нь бол тодорхой гарна. Ягаад тэгэхээр бид нар цаасан суурьтай үйл ажиллагааг бүрэн халж байна. За өнөөдөр гарын үсэг зурдаг, баталгаажуулдаг үйл ажиллагааг одоо цаасан суурьтай явж байгаа үйл ажиллагаа зогсоогоод бид бүхэн цахимаар баталгаажуулдаг. Цахимаар одоо тоон гар үсэг суурлсан баталгаажуулдаг хийдэг. За мэдээллийг одоо төрийн байгууллага хоорондоо цахимаар солилцдог. За энэ нөхцөл байдлыг нэвтрүүлж байгаа нь бол хамгийн том давуу тал болно гэж харж байгаа. Гайлын ерөнхий газар